Өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн монгол хэлний хичээлээр эхээс зэрэгцүүлэн төрөлсөн өгүүлбэрийг ялган таних сэдвээр хичээл орно. Өмнөх хичээлийн гэрийн даалгавар буюу дасгал даалгаврыг хэрхэн хийсэн, яаж хийх байсныг тайлбарлаж өгье. За өмнөх хичээлийн дасгал даалгаврыг дараах загварын дагуу уран дүрслэлийг тайлбарлан бичээрэй гэсэн байсан. За загварыг харагдаж байна. За та бүхний тайлбарлах үг маань эхний үг нь автобус ууглан дээшилсээр гэсэн үгийг уран дүрслэлийг тайлбарлах байсан. За эндээс хэрхэн тайлбарласныг хараад өөрийнхөө хийсэнтэй тулгаад алдаа байвал засаж залруулж бичээрэй. Гол гаслах мэт бархиран урсаж. За юуг яаж тайлбарласан, ямар мэдрэхүйгээс тайлбарласан, уран дүрслэлийг ямар зорилго шалтгаанаар ашигласан бэ гэдгийг тайлбарлаж байгаа үг болгон дээр. За энийг мөн тулгаж хараад алдаагаа засаж. За дараагийн тайлбарлах үг нь уулс сүндэрлэн давхарлаж хэрэм мэт хүрээлэн гэсэн үгийг мөн дээрх загварын дагуу тайлбарласан байгаа. За дараагийн тайлбарлах үг нь ногоон хөндийн мэлтийх гэсэн үгийг тайлбарласан байна. За юуг дүрсэлсэн, мэдрэхүйн аль талаас дүрсэлсэн, уран дүрслэл нь яаж бүтсэн, уран дүрслэлийг сонгосон шалтгааныг тайлбарлаж бичсэн байна. Сурагчид өөрсдийнхөө хийсэндээ тулгаж хараад алдаа байвал засаад хийж чадаагүй л мөн дэвтэр дээрээ хуулж бичээд ойлгож аваарай. За дараагийн тайлбарлах үг бол нэг үе гаслан ууглах шиг, нэг үе хилэгнэн зүхвэх шиг тэгснэ ихэр татан зогсох адил дуу аялгау гэсэн байна. За мөн юуг уран дүрслэл нь юу байсан, юуг дүрсэлсэн, мэдрэхүйн аль талаас дүрсэлсэн, уран дүрслэл нь яаж бүтсэн, уран дүрслэлийг сонгосон шалтгааныг мөн тайлбарласан байна. За эдгээр үг бол хэлц үг байгаа. За энэ хэлцүүдийн ямар цаадал дутах санааг тайлбарласан байгаа. За зүрх төвшлээ гэдэг бол айлд сандрах, сэтгэл санаа тавгүйтай хутгийг илэрхийлсэн байна. За эдсэн эрүү хувхаарч идүүлсэн бутуургана гэж аян замын тэмдэглэлийн төгсгөлийн хэсэгт байсан үгийг тайлбарлаж байна. За энэ бол эцэстээ шудраг үнэн ялан дийлдэг гэсэн санааг илэрхийлсэн байгаа. За итгэл алдсангүй гэдэг бол найдвар алдаагүй биелүүлэх гэсэн санаа байна. За баярлах мөч ирнэ. Нар гарахтаа л гарна гэдэг бол баярлах мөч ирнэ гэсэн санааг илэрхийлсэн байна. За өнөөдрийн бидний хичээл бол экваторт хийсэн тэмдэглэл гэсэн өмнөх их дээрээ зэрэгцүүлэн холбох утгатай өгүүлбэрийг ялгах. За өмнөх ихийг бол та бүхэн санаж байгаа. За энэ дээр багш нь улаанаар тэмдэглэсэн өгүүлбэрүүд бол зэрэгцүүлэх утгаараа орсон тухайн үйл явдал, за тухайн юмс нь зэрэгцэн нэг цаг хугацаанд болж байгаа юм уу, нэг цаг хугацаанд зэрэгцэж орж байгаа тоочин дүрсэлсэн өгүүлбэрүүд байна. Тоочин дүрслэн гэдэг зэрэгцүүлэх гэдэг бол тоочин дүрслэхийн бас нэг яруу хэрэглүүр, уран хэрэглүүр байгаа гэдгийг өнөөдрийн хичээлийн гол санаа юм шүү. За энэ аян замын тэмдэглэлийн гол хэсэг буюу мөн улаанаар тэмдэглэсэн өгүүлбэрүүд нь бас зэрэгцүүлэх дүрслэлээр холбогдсон тоочин дүрсэлсэн хэсгүүд байгаа гэдгийг анзаарч хараарай. За өмнөх хичээлдэр бид нар үзсэн үйл үгийн зэрэгцүүлэх холбоос гэдэг бол нөхцөлдүүлэх холбохын Ж, Ч, Ад, Саар гэсэн нөхцлүүдийг зэрэгцүүлэн холбох нөхцөл гэж ойлгож байгаа. За энэ нь бол тухайн үйл явдлыг
нэг цаг хугацаанд зэрэг болж байгаа утгыг илэрхийлдэг нөхцөл юм а гэдгийг өмнөх хичээлдээр үзсэн байгаа. За энэ бол аян замын тэмдэглэлийн төгсгөлийн хэсэг. За их анхааралтай уншаад хаана зэрэгцүүлэх холбоосоор холбогдсон үг өгүүлбэрийг хаана хэрхэн тодтогсон байна гэдгийг анхааралтай уншаарай. За ихэд юуг зэрэгцүүлэн дүрсэлсэн байна вэ? Үүгээрээ зохиолч ямар санаа илэрхийлж байгааг бичээрэй гэсэн дасгал даалгавар байна. За эндээс жишээ нь эхний өгүүлбэрээс харахад аялагчдын суусан автобус их уулын сүрлэг хяр дээгүүр гүн ангалаар хадан хясааны ирмэгээр могоо мэт дахиралцсан нарийнхан замаар ууглан дээшилсээр байлаа гэсэн өгүүлбэр байна. За эндээс зэрэгцүүлэх холбоосоор буюу тоочин дүрсэлсэн хэсэг нь хаана байна вэ гэхээр хяр дээгүүр ангалаар хясааны ирмэгээр нарийнхан замаар гэд үйлдлийн тайлгалын нөхцөлтэй орон байр заасан утгатай нэр өгүүд болонгод бүгдээрээ зэрэгцүүлэх холбоосоор холбогдсон байна. За дээрх өгүүлбэрээс харахад аялагчдын суусан автобус ямар замаар хэрхэн яаж явсныг тоочин дүрсэлжээ. Үүгээрээ зохиогч тухайн газарт хүрэх замыг дүрслэн уншигчдад бидний хүрэх зам амаргүй байсан гэсэн санааг илэрхийлжээ. За үүнтэй адил гэрийн даалгаварт та бүхэн дараах 3 өгүүлбэрийг тайлбарлаж бичих нэ. За зэрэгцүүлэх холбоосоор холбогдсон буюу тоочиж дүрсэлсэн хэсэг нь хаана байна? Ямар үгнүүдэд ямар гишүүний хооронд тоочин дүрсэлсэн байна? За тухайн тоочин дүрсэлсэн хэсэг буюу зэрэгцүүлэх холбоосоор холбогдсон үг өгүүлбэрийг зохиогч ямар зорилгоор ашигласан бэ гэдгийг тайлбарлаж бичих нэ. Хандуулан хичээлдээ идэвхтэй хийсэн сурагчдаа баярлалаа. Гэрийн даалгавраа хийгээд дараагийн хичээлээр уулзъя.